Найз маань нэг удаа чи ер нь K-драм яриач гэдэг зөвлөгөөгөө санаа нь шинээр гарсан сонирхолтой эсвэл олонний анхаарлыг татсан драмаар үзэгч татах. Тэгээд би янз бүрийн драмууд амталгаа байдлаар эхний ангиудыг үзээд тэгээд би энэ шинж биш олонний анхаарлыг татаагүй энэ драмыг үзсэн юм. Сайн муугийн та нарт хэлж чадахгүй ч ер нь бол сонирхолтой байсан. Тэгээд би бас тэгэж их K-драм үздэггүй болохоор нэг төрлийн эсрэгцэл гарсан гэх юм уу. За зүгээр эхлэе. Кино эхлэхэд Чиюн гих сурагч хичээл дээр нойр мөлөд байж байна. Тэгсэн удалгүй ширээнийхээ охинтой маргалдаж гарлаа. Энэ охин сайн сурдаг бололтой. Анхаарлыг энэ сатаар болоод байна гинэ. Тэгсэн энэ хоёрыг хажуугаас камер өвчиж байна. Нэг төрлийн зурагтын нэвтрүүлэгт орж байгаа бололтой. Гэхдээ энэ хоёр анх нэг ангич биш байсан. Бараг нэгнээ мэддэггүй байв. Тэр нэг өдөр манай гавл охин номын сангаас номнуудаа авдгаараа аваад явах гэж байсан. Нэг юм олоод арчихлаа. Номын саанд түүнээс их ном уншсан нэг сурагч байна. Манай хүн ч яхаараа гээд нөгөө сурагч дээр очисон. Манай Чиюн байна. Гэхдээ тэгвэл сурлага нь хэр юм бол гээд сургуульдаа дүнгээрээ хідэж ихсэн асуухад 256 гинэ. Сургуульд хэдэн сурагч байдаг вүлээ? 256. Тэгэхээр их муу сурдаг юм байна. Харин гавл охин сургуульдаа дүнгээрээ номер 1. Нэг удаа багштайгаа уулзах гээд очисон Чиюн сайхан гар цүнх өргөөд байж байна. Багш нь харин нэг нэвтрүүлэгт ороод өгөөч гэж гавл охиноос гуйж байна. Охин ч бодох зүйлгүй зөвшөөрлөө. Харин оройн Чиюн маань гэртээ очисон найруулагч ах Чиюныг нэвтрүүлэгт ороод өгөөч гэж гуйхаар иржээ. Аав ээж хоёр нь баярлаад сүйдмэд. Энэ нэвтрүүлгийн санаа нь болохоор хамгийн сайн сурагч, хамгийн муу сурагч хоёрыг ширээний андууд болгоод дундаас нь драм гаргаж ирэх гээд байгаа юм шиг байгаа. Чиюн ч би орохгүй энэ жил төгсөг хичээлд анхаарай л та гэсэн аав ээж хоёр нь "Гүй чи дүнгээрээ сургуулиас хамгийн харж ягсдаг үсттэй. Энэ бол хамгийн сайн хүүхдэд сурах боломж ухааны юм яриад хүчээр оруулчлаа. Эхнээсээ нэгэндээ дургу байна. Хамт суухад ширээний хэл газараа тогтоогоод л хоол идэж байхад нэгэнлэгөө кетчуп цацаад л биеийн тамир дээр төмсцөн чинь гавл охин Чиюныг бамбаага болгож ашиглаад өчнөө бөмбөгөнд нүдүүлж байгаад нэг болцсон охины духан дундуур хусаад аялаа. Чиюн гэхдээ ягч толгой муутай биш бололтой. Хичээлдээ л сонирхолгүй хаа тарсан газараа ном уншаад явж байдаг нөхрөөж. Харин гавл бол байс хийгээд л багшаа гэж юм асууж тодруулдаг угийн гавл юм та. Хэсэг хугацаа өнгөрч манай хоёрыг суулгаад 10 жилийн дараах өөрийгөө ямар болсноор төсөөлж байна гинэ. Гавл охин ч угаасаа амжилттай карьертай манлайлагч болчихсон байна. Ойлгомжтой гэж байна. Харин Чиюн болохоор чимээгүй амар тайван энгийн амьдралтай болсон байхыг хүсэж байна гин. Манай хүн ч угаасаа хагас будтаа л да. Ингээд 10 жил өнгөрөхөд гэхгүй. Та нар тойрогоор нэг зүйлийг хэлж өгөхийг хичээе. X дүүзийн нэг жүжиг байдаг да. 10 жилийнхний уулзалт гээд тэрэн дээр сургуулийн алтан медальтай төгссөн темка гардаг. Хожим ангийнхан уулзахад Наа чи манай Тэмүүчин ш. Тэнийг болол хүний архиуж байгаа шүү дээ. Тохируулаад дууд юм байгаа. Гэхдээ яг уу ингэж мяараагүй л дээ. Нэг том компани маркетингийн хэлтсэд ажиллаж байгаа юм байна. Нэг жижиг төсөл танилцуулсан тэр нь их муу байж ахлагтай загнуулж гарнаа. Тэгээд эцсийн арга нь сүүлийн үед алдартай болоод байгаа уран зураач Гүү гэх хүнтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ сурчлах санаа гаргалаа. Энэ харин давгүй санаа юм. Гэхдээ тэр Гүү зураач олонний өмнө нэг их гарч байгаагүй. Их нууцлаг хүн юм байна. Түүнийг олж санал тавина гэдэг их хэцүү байх болов. Нөгөө талд Гүү их амар амгалан донд нэг хүн байна гэсэн чинь Чиюн аав ээж хоёрынхаа хоолны газар туслаад байж байна. Аав ээж хоёрын ч энэ нэг ажилгүй амтан эдэргээд аль талдаа сансандаа хүрээгүй бололтой. Тэдэндээ хамт бас Чиюны багын найз Жиюн байж байна. Найз нь телевизийн продюсер юм байна. Гэхдээ Чиюн бол нэг зовсон харагдахгүй л байна. Тэгээд мопетой унаад гэрлүүгөө харьсан юу вэ энэ ч надаа. Бятныг хуурсан байна. Янзын хөгжим тавьж байгаад зураг зурж байна. Дүүрэн хэрэгсэлтэй энэ ажил нь бололтой. Ер нь энэ нөхөр өнөө Гүү зураач юм шиг байна. Сайхан ажиллаад байж байсан менежер нь орж ирээд чирээд аваад явлаа. Хэсэг гүүгээд биер залглаад байж байх юмсан. Тэгсэн энэ Чиюны ажлыг баг ингэж амьдардаг эдгийн эцэг ихэнч мэддэггүй. Ер нь найз менежер хоёр нь л мэддэг юм байна. Гэхдээ манай гавл охины амьдрал надын амьдралтай жоохон төстэй юм шиг. Сайн сурдаг ухаалаг гэдэг утгаараа бус бүтлгүй амтан болсон гэдэг утгаараа. Хээхэгш. Сайхан биер ууж байна. Маргааш нь Чиюны найз Жиюн урт амралтын дараа ажилдаа ирлээ. Найруулагч ах одоо дарга юм байна. Тэгсэн 10 жилийн өмнөх шоуны бичлэг интернетэд цацагдаж маш их хандлт авчихж тэгээд Жиюныг чи хоёуланг таньдаг үсттэй. Энэ хоёрын далаараа дахиад нэвтрүүлэг хий. Чи хийчих гэж байна. Жиюн нэг тийм яхаа мэдэхгүй байгаа бололтой.
Уг нь мань хүн баримтат кино хийдэг юм байна лээ. Нөгөө талд харин ажиллаа хийж байсан Жиюн лүү алдартай эмэгтэй айдол залгаж байна. Айдол тийм ээ. За. Манай хүнд хандтай юм шиг байгаа юм. Жиюн бол харин өөрөөр нь зураг зурулах гээд байгаа юм байх та ухааны юм бодож байна. Оройн ёстой сайхан бороо орж байна. Өнөө айдолоо хүлээгээл байдаг. Тэгсэн зураг авалт нь ойшилжглаа. Уучлаарай маргааш өглөө уулзъяг нь. Манай хүн тоосон зөвлгүй яваад өглөө. Тэр салбайтган дээр зурсан зураг эдэр бол бас л надаа хүн ийм зураг өгвөл би лав копины мөнгө авахгүй. Нөгөө талд гавл охин буюу Инсүү сохор болзоонд явж байна. Ер нь бол энэ нөхөртэй уулзна гэд 4 удаа мөрсөн юм байна. Тэгээд энэ нөхөрч манай хүнийг занчгаж бүхэл бүтэн 4 удаа мөрсний эцэс чамтай уулзлаа. Тэр үн цэндээ хүрхээргүй эмэгтэй бололтой гэд яваад өглөө. Аргагүй бас тийм ээ. Тэгтэл энэ бүхэн гөнөө Инсүүг загнадаг ахлах сонсч байж. Тэгээд Инсүү очиод энэ бүхэн хүнд ярихгүй бол талархнаа гэсэн сохор болзоогүй эсвэл сохор болзоонд ирээд хаягдсан гэдгийг ч нүгнэ. Сайхан тавлж байна. Яг ингээд сайн харуул энэ хоёр нэг ижил өөр өнгөтэй цамц өмсчээ. Тэгээд Инсүү ахлахынхаа ширээнд цуулаа. Би ягаад цуусан гэж тайлбарлаж чадахгүй. Их сонио. Тэгээд борооч орсоор Инсүү нэлээд ууж байгаад ахлахаа сонирхож байгаа юм ярьж байгаад өмнөх X хальт өгүүлээд эхэлнэ. Маргааш болж Чивний гэрийн хаалгыг хүн үдэж байна. Сайхан унтаж байгаад гээд гараад харсан Инсүү зогсож байна. Үзэгдэл солигдож Жиюн яагаад чадахгүй гэдгээ тайлбарлаж байна. Энэ хоёр нэвтрүүлгээс хойш 5 жил үерхсэн юм байна. Жиюг сандарч буцаж орсноо цацдаг зүйлийг ч энэ юу гэдэг вүлээ? Тэрийг цацдаг. Ингээд 1-р анги дуслаа. Энэ хоёр үерхдэг байхад Инсүү үргэлж хэрвээ орсон асуулт асуудаг байж ном уншаад байж байсан ч өвчтөй болсон ч эцсийн удаа хэрвээ хоёулаа салвал яах вэ гэж асуухад тийм юм болохгүй гинэ. Мо мангар уцаан. Хэрвээ тэгвэл яах юм гэхэд тэгвэл чамтай дахиж уулзахгүй гин. Тэгээд дахиад таарвал ус давс цацна гэсэн юм байна. Хээ ус цацсан учрыг нь олжглоо. Гэхдээ л Инсүүгийн тэр би чамд хайртай гэж хэлүүлэх гээд байгаа хүслийг нь ойлгоогүй байж арай л төмсөөгөө юу. Гэхдээ би хүнтэй 5 жил байдгаа 5 сарч тогтмол харилцаанд байж үзээгүй л дээ. Уучлаарай. Та нарын амьдралыг бас хэлсэн үгүй юу? Инсүү гоо зураачиг хаахта зурсан зургууд нь чивнийхтэй ижил байгааг анзаарч зурсан байшингууд нь чивний очдог газрууд байж тэгээд ажлын санал тавихаар ирсэн гин. 10 жилийн өмнө тийм юм ярьчгаад ингээд энэ хүний өмнө байх хэцүү байгаа байх. Чивэн ч жоохон даапалж байна. Тэгээд жоохон serious болоод ийм хэн зөвлийн төлөө ирээ юу гин. Ажил шүү дээ. Тэгтэл дахиад хаалга дугаарч энэ удаа нөгөө айдол ирсэн байна. Айдолтой зөрөөд муухай царайлаад гарлаа. Тэгсэн бас давс цацчил байна шүү. Инсүү харин бардам зангаа өвөртлөөд энэ өтийг дахиж гуйхгүйгээд явж байсан Жиюн гараад ирлээ. Тийм ээ. Энэ хэсгийг чинь л хүлээж байлаа. Энэ чинь л K-драма. Тэгээд юу болсон хэлсэн Жиюны тэгэх нь аргагүй гинэ. Уус давс барьж байгаад 50 удаа тэгж давтсан юм байна. Нөгөө талд айдолооч тоож байгаа юм байхгүй. Ус давс цацсандаа багтсан хүн. Харин айдол барилга зуруулыг гинэ. Амьдрал утга учиртай санагдхаа болоод ядаж ингүү сонирхолтой байх гэж байна. Оршихуун хямралаа манай зураачд ойртох хүзэр болгож ашиглаж байна. Гэхдээ тэрүүнээс хойш Чивнийг сонирн байгааг анзаараад яваад өглөө. Чив харин сая баярлаж байсан чинь нэгэн цагт сайн байсан хүн шүү дээ. Ороод эхэллээ. Маргааш нь Инсүү ахлагтайгаа шин дэлгүүрийнхээ нээлттэй танилцахаар явдаг. Тэр үедээ гүү зураачтай хамтарч ажиллах боломжгүй болтой гэж яг хэлэх гэж байсан ахлах нь согтуу оройг нь сануулчихлаа. Эхлээд гадаа би шүхэргүү гэж уйлаад шүхрээ тэврээд суугаад байж. Дуудлагын жолоочийг хараад ахалгаа таны машинд хүн ороод ирж зүгээр дээ би харж бай. Өө чи сайн барил да. Манай ахлах хогийн ааштай хүн болохыг мэдэх үү? Ёстой баалалсан юм байна. Гэхдээ ажил бол ажил шүү дээ. Харин өнөө дэлгүүрийн өмнө Чивг бас менежертэйг ярьжээ. Менежер нь Инсүүгийн үлдээгээд явсан ажлын саналыг хараад их гайхаж. Учир нь энэ дэлгүүрийн нээлтэн дээр Чивгийн шүтдэг архитектор оролцох юм байна. Тэгээд Чивг өөрөө ч гайхаж менежер нь ажлын саналыг хүлээж авахгүй яасан юм гэд наашаа дагуулж ирж. Дэлгүүр нэг бэлтгэл ажилтай танилцаж яваад Чивгтэй таарчихлаа. Тэгснээ араас нь харж мараад хөөрхөн сонирхоод байна. Менежер нь энэ ажлыг сонирхож байгаагаа Инсүүд хэлсэн ч цаа чин дахиж Чивгийн өмнө бохихийг хүссэнгүй. Тийм болохоор ахлахтаа гүү зураачиг олж чадахгүй юм шиг байна гэсэн ахлах нь гостуу оройг нь дахиад санууллаа. Тэр орой гүү зураачиг олсон гэдгийг хэлчихэж хэлэхдээ тэр нэг юмтай дахиж яаж уулзах юм гэд хуучин найз залуун гэдгийг бас хэлсэн юм байна. Нөгөө талд туслах дөрүүдийг хальт ярил. Жиюн 10 жилийн өмнөх нэвтрүүлгийг эхнээс нь үзэж байна.
Хийх талаараа эргцүүлж байгаа бололтой. Харин Айдол Чиюгээс зурвас хүлээсээр байгаа төвчихгүй өөрөө бичих шалтгаан олж тэрийг зөвдгөөд чат бичлээ. Тэгсэн ч харсангүй. Тэгэхээр нуулзах гээд яваад өгшг боллоо. Нөгөө талд дэлгүүрээс гарах гээд цахилгаан шатанд суусан Инсүүтэй дарчихлаа. Тэгээд бүр лифт нь гацчихлаа. Инсүү давс засчил байдаг. Одоо хүртэл юмд нухацгүй ханддаг хэвээр ишүү гинэ. Салсан шалтгаануудын нэг бололтой. Тэгээд бас чамтай ажлаас өөрөөр яах гэж уулзах юм гэдэг. Ер нь бол энэ хүн стил сайн байгаа байхгүй юу? Харин энэ эмэгтэйд энээс өөр анхаарах зүйл их байгаад байгаа юм. Ийм л байна. Тэгээд гэртээ очисон Айдол ирчихжээ. Яагаад зурвсанд хариулахгүй байгааг нь мэдхээр ирж. Манай хүн харин завгүй байлаа гинэ. Яг хав саяны хэлсэн дээр Чиюг ажил байхдаа санаа зовх өөр зүйл байхгүй болохоор хуучин найз охиноо бодсон байх. Би ер нь энэ драмыг их шинжиж үзэж байна да. Маргааш нь Чиюг хоёулын дээр нь очиод шинэ нэвтрүүлэг хий гэдэг чи хоёулаа дургүй. Тийм зүйл болохгүй эдэргээд байж байсан. Сайн байна уу чи юм гэдэг. Ингээд 2 дугаар анги дуслаа. Нэрээ манай сугийг саб хийхээ мартва. Мэдээж үздэг бол бас миний энэ атсны яриаг дэмжихийг хүсвэл доноо шүн хийх боломжтой. 3 дугаар анги. Би Янсүнд дургүй 10 шалтгаанаа хэлж чадна гэд эхэлж байна. Эхнийх нь тэр амиа бодсон гин. Дүрс солигдож сургуулийн үйлүү боцлаа. Ангийн охид Янсүгийн тэмдэглэлийг гуйсан ч өгөхгүй зөрүүлээд ураад ажиглаа. Бас их шарттай. Анх хамт уухдаа хэн төрүүлж тасархаа үзсэн. Хэрүүлч. Чиюгийг дээрлэгдэг өвгүүдтэй хэрэлдсэн. Бас зөрүүд. Заримдаа Чиюгийг тооддоггүй хамт хоол идэнэ гэснээр морьсон. Гэхдээ энэ бүхнээс илүү зөвхөн Чиюгд л гаргадаг сэтгэл гэж байж. Шалгалтанд бэлтгэтэн тусалж урсан тэмдэглэлээ хүртэл наасан. Тасрагт нь үүрж авч явж дээрлэгдэх өвгүүдээс нь хамгаалж хоолнд ороогүйж уйчилтгүйж. Ингээд сайхан харилцаатай болцоход нэг л өдөр чамаас өөр орхиж чадах зүйл байхгүйгэд Чиюгийг хайсан юм байна. 2 дугаар ангийн төгсгөлд манай хоёр нэвтрүүлэгт орж байгаагаар төгсдөг штэ. Энэ анги дээр ер нь бол яагаад орох болсон талаар нь гарч байгаа юм. Чиюг ямар ч гэсэн нөгөө Айдолын зурулмаар байгаа барилгыг харъя гэдэг. Айдол үнэхээр сайн болчихсон бололтой. Интернетээр хүртэл хуучны шоуг нь олоод үзчихсэн байдаг. Тэгээд хизээ уулзах, хизээж байсан яах вэ? Танд бол завтай гэд хөөх юм аа. Харин Чиюг хуваараа харъя гэд морилаа. Тэгсэн шалтгаан цэцэрлэгээ арчлах. Жаргалтай золиг юм аа нэр. Энэ үед харин Чиюг ирж шоуны саналаа тавьдаг. Угаасаа эхлээд зөвшөөрөхгүй. Харин менежер нь ойрд юу болсон гэхэлж Янсүүтэй дахиад уулзвал 5 жилийн өмнөшгөө зүйл болж магадгүй гинэ. 5 жилийн өмнө салчхаад Янсүүгийн бүх дургу зүйлийг хийсэн юм байна. Үнэхээр хөөгчгөл юм. Янсүү юунд дургу вэ? Согтчхоод өвмэн тарих. Ямар хүнтэй зодтолдож чадахгүй шиг гудмаар орилж гүйж. Бас согтуудаа хийсэн худалдан авалтан дургүй. Тэгээд уусны маргааш хичээлдээ явахгүй байхад дургүй. Юу вэ? Зүгээр л аригчин дургүй юм шүү. Ийм байдалтай удахаар нь менежер нь Forex зааж өгчээ. Нэрээ менежер нь тэр үед зүгээр л найз нь байсан л та. Тэр жаадгаа фитнест хүртэл явсан. Тэгээд хэсэг өрөөндөө бүгээд хаалгааж тайлж өгөхөө байсан байв. Нэг өдөр Живэн тэрэхэд бүгдээр очисон өрөөгөр нь дүүрэн зураг байсан. Тэр энэ үеэс л зурагтаа анхаараад эхэлж. Живэн энэ талаар бодож байгаад өрөөнд нь орсон хамраа ухаад 10 жилийн өмнөх шоугаа үзэж байна. Нууцхан хүсэж байгаа бололтой. Харин Живэн Янсууд шоуны санал тавихад чамаас илүү дургу байсан гинэ. Ер нь бол энэ занг байгаа юм. Хуучин найз охиныхоо дургу бүх зүйлийг хийсэн хүн шүү дээ. Нөгөө талд ч Янсүү нэвтрүүлгийн бичлэгийг үзэж байна. Бичлэг доор олон комент байснаас аль хэдийн 10 жил болж. Залуунаас ийм л байдаг даа гэж бодогдуулан бичлэг. Энэ хоёрын цог золбоо залуунаас яг л зуны үлрэх шиг гих мэд гой комментүүд байна. Нэрэл хөөрх юм. Гэхдээ л салсан бол салсан шүү дээ. Гэхдээ энэс хойш энэ хоёр яагаад ч юм их таарад байна. Машинтаа явж байхад, мопедтай онхолдоход, таксинд суухад, дэлгүүр таарахад нэг удаа Янсүү хүнсээ аваад явж байсан торон задарчихлаа. Тэгсэн цаа дэлгүүрээс нь Чиюн гараад ирлээ. Бас Янсүүг шоолж байсан торон задарчихлаа. Чиний нүүсэн гэсэн чинь яасан? 5 жил ерөөсөө таараагүй байж одоо яагаад гинэ? Янсүү энэ хав ойролцоо газар руу нүүсэн бололтой. Ингэж байгаад өнөө дэлгүүрийн нээлтийн ажлын талаар яриад эхэллээ. Янсүүч дахиж гуйхгүйгээд өөр зураачтай хамтрахаар болсон гин. Тэр зураач нь ядаж байхад Чиюгийн зургийн стайлыг яг хуулдаг нөхөр. Чиюг өөрөө нээлтэнд оролцохгүй ч наатаганаасаа өөр хүн ол гинэ. Гэхдээ яг үнэндээ бол ахлах нь Чиюгийг л хүсэж байгаа. Өөр зураачтай хамтран ажиллахгүй гэсэн юм байна. Ажлын дараа Чиюнтай уулзнаа. Нэвтрүүлгийн талаар ярьж гэхдээ Чиюн чамаас илүү дургу байна лээ гэхэд наад хүүхдийн гараагаа Чиюн дээр л ашигла гэж байна. Айлын хүүхдүүд ийм санаатай. Тэгэхээр нь баримтад нэвтрүүлэгт орж байгаа хүнд ганц л санал тавьдаг юм гинэ. Энэ бол өөрийн амьдралыг камерын өмнө мөнхлөх.
Хүмүүс ихэнхдээ юу н гайхалтай юм гэж боддогч зураг авалт дууссаны дараа эргээд харахад амьдралынх нь хорон мөч бүрийг харна гэдэг их үнцэнтэй гэдгийг ойлгодог гин. Нэрэл тийм байх. Хичнээн зураг бичлэг утсан дээр хийсэн ч баримтат нэвтрүүлэг бол баримтат нэвтрүүлэг шүү дээ. Гэхдээ л Инсүү зөвшөөрсөнгүй. Харин нөгөө талд чиюг уугаад сууж байна. Өөрийнх нь дургу зураачтай хамтарч ажиллана гэсэн бодол нь салдаггүй. Бас тэгээд Инсүүгийн дургуг хүргэх мэрэгэн санаа олсон гинэ. Дараа нь гудамд ундаа авах гээд байж байсан Инсүүтэй дахиад таарчихлаа. Энэ удаа зүгээр л явууллаа. Маргалдаан эдэр байсангүй. Тэгээд түүнд дургу байх 10 дахь шалтгаан нь өөрийг нь юу ч биш юм шиг хайсан гин. Энэ нөхөр надтай адилхан яагаад хаягдсан шалтгаанаа мэдэхгүй байгаа юм байна. Үгүй, миний хаягдсан шалтгаан биш шүү. Би зүгээр яагаад Инсүү чиюгийг хайсан шалтгааныг мэдэхгүй байгаа байхгүй юу? Ямар serious үзэж байна би нэрээ. Маргааш нь ажилдаа ирсэн чиюгийн менежер ирээд хамтран ажиллах гэрээ хийгээд явжээ. Энэ нөгөө Инсүүгийн дургуг хүргэх санаа найж. Хөөхөж шиг амт юм да. Инсүүг аварчихлаа. Харин нөгөө талд чиюг Инсүүг өөртөө нэрж хэрэлдэнэ гэд багталтай нарахгүй хүлээж байна. Тэгээд хонх доогорч Инсүү ирлээ. Гэхдээ маргалдах нь гэсэн Инсүүг нэвтрүүлэгт өөртөө хамт оргино. Тийм болохоор л хамтран ажиллах саналыг нь хүлээж авсан гэв. Тэгээд л энэ хоёр ингээд сууж байгаа юм байна. Гэхдээ айлын хүүхдүүдийн санаа гэж сабак байна шүү. Жиюн энэ дунд хорыг найруулсан байгаа байхгүй юу? Тэгэж хэлээгөө бол чиюг Инсүүгийн дургуг хүргэнэ гэж хичээхгүй шүү дээ. Тэгээд үйл явдал өнгөрсөн л ухарж байна. Чиюгээс салчгаад Инсүү зөв зүгээр хичээлээ давтаж цагийн ажлаа хийгээд явдаг байж найз нь хүртэл гайхаж байв. Гэхдээ орой харих үедээ 0-доо ороод хаалгаад өгчөөд уйлдаг байж. Гуравдугаар анги энэ хүрээд дууслаа. Энэ зурлыг илүү сонирхолтой болгож байгаа зүйл нь өнгөрсөн дөх тэдний дурсамж үлээ. Үйл явдал дундаа бага угаар амталгаа маягаар өгсөөр энэ дурсамжийн хүрээнд хинч юуж гэж дурсамжаа тайлбарлаж болно. Нэгэнд нь романтик гэмээр байсан бол нөгөөтгөнд нь байдаг л зүйл байсан байж болно. 10 жилийн өмнө нэвтрүүлгийн сүүлийн зураг авалтыг хийхээр нэг газар олсон ч тэнд нь бороо орчихдог. Ядаж байхад найруулагч ахын камерны батарей дуусаад шинээр батарей авах гээд манай хоёрыг орхиод яваад өглөө. Яагаад ч юм хоёулахнаа үлдэж байгаагүй болохоор нэг л эвгүй байна. Нартай бороо орж Инсүү даарсан анзаарсан чивг цамцаа өгжээ. Инсүүж баярлаа гин. Тэгтээ энэ нэг л сонирн байна. Байнга нэгнийхээ дургуг үргэж байдаг энэ хоёр энэ чивгийн дурсамж ажээ. Харин Инсүүгийнхаар тэр өдөр бусад өдөршгөл байсан. Чивг дөрөвгээр өтцөн юм шиг байд сууж чадахгүй холхиод л тэгж байгаад яхав цамцаа өгсөн юм байна. 4-р анги эхлэхэд нэвтрүүлэг хийх нөхцлөө ярилцсанаа. Энэ хоёрыг ажил гэр хаанч байсан хамаагүй дагаж бичих юм байна. Эхний ээлж нь тусад нь бичиж байгаа болохоор ч юм уу сүртэй зүйл болохгүй. Чиюг аав ээжийнхэн хоолны газар ажиллаж байгаа, сонгон гадаа арилгаж байгаа. Инсүүгийн энгийн нэг ажлын өдрүүд гэхдээ хоёулаа өмнө нь нэвтрүүлэгт ороод үзчихсэн болохоор бие барихгүй байна. Гэхдээ л энэ хит энгийн нэгэн хэвийн тул Живэн жоохон тэрж байх шиг байна. Зураг авалтгүй хойгоор зүүрмэлж байсан зүүдэнд нь яагаад ч юм Инсүү ороод ирлээ. Түүнд зөөлөхнөөр хүрээ илгэсэн нэг л биш болоод явчихлаа. Зүүд биш байж. Живэн харин нойргүйдэлтэй болохоор унтаа сэрүүн байдал хоёрын дунд гацчихсан гэмээр байдаг бололтой. Живэн хамтдаа уулзах гэж дуудаж л дээ. Тэгээд Живэн ирээгүй байх зуур би ажлын өрөө рүү орлоо. Чи хүсвэл орж зураг эдэр үзэхгүй юу гинэ. Живэгийн ажлын өрөө барилгын зургаар дүүрсэн бөгөөд тэрээр хүн ерөөсө зурдаггүй. Учир нь хүн бол ямагт өөрчлөгддөг гэж үздэг юм байна. Олон зурган дундаас нэг зураг Инсүүгийн анхаарлыг татав. Энэ зурган дээрх газар манай хоёрын сургууль ажээ. Анх нэвтрүүлгийн үеэр чивэг зурж байсан юм байна. Тэгсэн Инсүү гарын хөдөлгөөд балчгаж, нөгөөдгийг арилгаж өгнө гээд 150 гэдэг байсан шар харандааны мяа балруулаар бүр заваар тулчихлаа. Чивэгч камера унтрааж байхгүй юу гэд хөөцөлдөж гарлаа. Дараагийн хичээл дээр чивэгийг унтаж байхад нь зургийг аваад штринкээр халтар хэсгийг нь дарж өгсөн юм байна. Хөөрхөн түүх байна. Гэхдээ хуучнаа санагалсан хоёр маань дахиад маргалдаж байгаа юм. Энэ хоёрын салалт дээр чивэг өөрийгөө хохирогчоор мэдэрдэг бололтой. Тэгсэн яг хажуунаас нь живэн бичиж байна. Чимээг бүхэн ороод ирж. Нэвтрүүлгийн талаар ярих гэсэн ч хэдийнэ уур амьсгал эвгүй болчихжээ. Инсүүж ажилтаа гээд яваад өглөө. Нэвтрүүлэг эхлээд бүтэж байгаа зүйлс ерөөсөө алга. Оройн гэхдээ хоёулаа маргалцснаа бодож суунаа. Одоо харин хайлт живэний талаар ярил л да. Манай хүн ажил дээр олон хүнтэй харьцаад байдаггүй. Их хүндий нөхөр. Харин энэ охинтой л их зүйл ярьдаг. Ажлынхнаа живэний талаар юм асуухаар болвол энэ охин дээр очдог. Энэ охин гээд нас бид хүрсэн л эмэгтэй байх л та. Би өөрөө хөгшин харагддаг болохоор ихэнх хүмүүсийг дүү гэж хардаг болж. Хээгш. Маргааш нарийн нэг нэвтрүүлгээр чивэгийн өнөө дургу зурааж орж байна. Тэгээд бүр болоогүй чивэгийн зургийг хуулчихсан юм шиг зурдаг юм байна. Тэгэхдээ чивэгийг өөрийнх нь зургийг дуурайлгаж зурдаг юм шиг зүйл ярьчихлаа.
Чэйгч янз бүрийн мэдгдэл хийж асуудалд хутгалдахыг хүссэнгүй. Харин их ууртай байлаа. Инсүгийн ажлынхан жин талаар санаа зовоод эхэлжээ. Маргааш нь Инсүгийн компанитай уулзалт хийхээр явж байсан. Инсүгийн ажлынхан Инсүг ахлагтайгаа учир ургуулсан байх гэдэг яриаг сонсчихдог. Нэг л тийм хардаад байгаа юм шиг байгаа. Уулзалт дээр ахлах нь сүулт гараад байгаа зургийн хулгай мэдээний талаар асуудаг. Зургийн санаа хулгайлсан гэж нотлох баримт байхгүй болохоор санаа зовох зүйлгүй гинэ. Нэрэж тийм байх. Харин Чэйгийг удахгүй болгох жижигхэн дэлгүүрийн үдшилтэд урьдаг. Тэрэнд нь Инсүг ч гэсэн орно гин. Тэрэнд нь Инсүг ч гэсэн очно гэдгийг сонсоод очихоор болж байгаа юм шиг байгаа. Уулзалт дуусваагүй ганцаараа дэлгүүр явж үдшилтэд оролцох хувцас авах гэсэн юу өмсгөө мэддэггүй. Тэгээд Инсүгээс асуух уу гэсэн арайж болохгүй юм да. Тэгээд нэг өндлөө ярьсан нь айдол байлаа. Манай хүнийг аймаар дээд зэрэглэлийн дэлгүүр дагуулж ороод хувцсыг сонгоод өгчлөө. Чэйг хариуд нь хоолоор дайлыг гэсэн догбүүг хийдмээр байна гин. Айдол бас зургийн маргааны талаар мэдчихсэн Чэйгийг дэмжиж хөөрх юм аа. Нөгөө талд Инсүч Чэйг санаа зовоод юм бичих гэсэн нэг л учраа олсонгүй. Маргааш нь үдшилэг болж хоёр талд яхаа мэдхгүй бие барьж явж байгаад нэг нэгнээ олоод мөрөгчлөө. Хоёулаа л хөөрхөн харагдаж байх шиг байна. Инсү цааш зочидтой уулзахаар явсан бол Чэйг нэг хүнтэй л харчихлаа. Түүний дургуй зураач Гуан. Энэ хоёр эртний нэгнээ мэддэг юм байна. Тэр жуудгаа Чэйг энэ зураачийг их өрөвдөлтэй амьтан гэж боддог гин. Харин Гуан сайхан өрсөлдөцгөө гинэ. Хоёр зураачийн мэдээ олны анхаарлыг татаад байхаар нь Гуан зураачид ч гэсэн санал тавиад дэлгүүрийн нээлтэн дээр өрсөлдүүлж олны анхаарлыг татах санаа гаргажээ. Гэхдээ энэ талаар Инсү өөрөө ч мэдээгүй ба ахлах нь л хор утгасан бололтой. Харин Чэйг уурлаад намайг дандаа л чи сүрүүлдэг гэд яваад өглөө. Гөө нэрээ уурлахаараа хүртэл жоохон хөвгчиг юм. 10 жилийн өмнөх нэвтрүүлгийн сүүлийн зураг авалтын өмнө энэ хоёр төгсгөлд нь юу хэлэх үү гэд ярилцаж байж. Тэгэхэд Чэйг би чамд дургүй биш ээ гэж хэлж байж. Дараа нь хамаг биеийг улаагаад халуу төнөд ихсэн гэж байгаа. За эхний 4 ангиар амтлагаа бичлэх маань дуусаж байна. Цаашаа ярих уу гэж асуух гэж байгаа бол мэдэхгүй. Магадгүй л юм. Сав дарахаа мартваа мөн манай суугийн үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл доношингох боломжтой. Баяр таа.